Улсын хэмжээнд өнгөрсөн 7 хоногт нийслэлийн 8 дүүрэг 18 аймгийн 46 суманд аюулт үзэгдэл ослын 96 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу Төв орон нутгийн онцгой байдлын байгууллагын аль багчид үүрэг гүйцэтгэж 20 98 насыг авраа хамгаалжээ. Нийт дуудлагын 53 нь объектын гал төмөр, 2 нь газар хөдлөлт, 40 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байжээ. Мөн зас шаварт суусан 23, зам тээврийн осол 3, төөрсөн сургаггүй болсон 9, өндрөөс унсан 1, усны осол 1 бүртгэгджээ. Цагуурын байгууллагаас ирүүлсэн мэдээлэлээр нутгийн зүүн хэсгээр өнөөдөр салхи шуургатай байхыг анхаарууллаа. Ихэнх нутгаараа солигдмол үйлдэл Монгол Алтай ууларх нутгаараа зас орж засан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагастай баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-аас 10 м, нутгийн зарим газараас секундэд 14-өөс 16 м хүрч ширүүснэ. Улаанбаатар орчмоор Багвтар үйлдэл зас орохгүй салхи баруун хойноос секундэд 4-9 м, өдөртөө хасах 14-өөс хасах 16 хэмээн хүйтэн байна.